байцгаана. Энэ Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжих одоо хавсралт 2-оор төсөл арга хэмжээ барилга байгууламжийн чагсаалтыг харж агаад өндөр дүнтэй их хэмжээний одоо тэгээ зайлшгүй шаардлагатай хэсэг нь тодорхой биш өртгөнд бодиттой хэсгийг тодруулмаар юм хөрөнгө оруулалтын чагсаалтуудыг бүгдийг нэг нэгэнгүү төөж бичлээ. Зүгээр ингээд цаг их орох учраас ганц хоёрын нэнд жишээ олгоод харъя. За жишээлбэл Батлан хамгаалах сайд дээр гэхэд одоо тусгай зориултын барилга байгууламж гээд дэд бүтцээр баруун бүс төвийн бүс одоо юу гэдэг Улаанбаатар хот гээд 8-9 тэрбум тус бүр ингээд янз янзын төлбөртэй байгаль орчин уур амьсгал өөрчлөлтийн сайд гингүүтээ 2026 онд зөвхөн санхүүжүүлэх дүнгуудын уншиг гэхэд одоо нэгдсэн үндэсний байгууллагын суур конвенцийн 17 дугаар баг хурлыг зохион байгуулахтай холбоотой барилга байгууламж Улаанбаатар Баян зүрх дүүрэг гэснээр 150 тэрбум төгрөг. За дээр нэмээд энэ дээр ахаад хоног төхөөрөмж техник хэрэгсэл яг саяын зориултаар буюу нэгдсэн үндэсний байгууллагын суур конвенцийн 17 дугаар баг хурал зориулсан 67.1 за 67 гаруй тэрбум төгрөг гэх мэтчлэн ингээд чагсаалтууд урт чагсаалтууд явж байна. За энэ дээр бид хэд одоо ингээд за урсгал зардлаа нэмж чадахгүй мөнгө байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг ард түмнээс авсан санал асуулга энэ тэрэгээс болоод бид нэр эдгээр зардлуудыг нэмлээ гэж нэрээд тэр нь тэгээд хөрөнгө оруулалт дээр илүү орж байгаа. Гэтэл энэ хөрөнгө оруулалт чинь энэ барилга байгууламж нэмэгдээд ирэхээр нэмээд одоо урсгал зардал нэмэгдэнэ үстэй дотор нь ажиллах хүн хүч, тоног төхөөрөмж, халаалт, тог захилгаан одоо юу вэ тийм биз дээ жилээр. Тэгэл гинтгэл 27 оноос бид нар гинтгэн амар мөнгөтэй болчихгүй. Энийг ерөнхийд нь ингэж эренбэлдэг асуудлыг би одоо баг гишүүн болоод миний хамгийн анхны асуулт бүлэгдэр асууж байсан асуулт энэ том төслүүдийг яаж эренбэлдвэ гэж асуугаад ерөөсөө би хариулт авч чадаагүй. Одоо ч гэсэн энэ асуултад хариулт их тодорхойш яаж эренбэлд юм бэ? Яам болгоноос хүслээ бичиж өгөө тэрийг одоо хаана очиж эренблээд энэ засгийн газар Монгол улс чинь нэгдсэн бодлоготой байгаа үстэй. Бодвол эренблээд энийг оруулаад энийг болоод энийг дараа энийг хадгалж болно энийг одоо явдаг бах те. Энэ яаж эмэрлэгддэг вэ гэдгийг маш тодорхой асууж үзмээр байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт чуулган дээр ч гэсэн ярьж ирсэн. Одоо энэ барилга байгууламж барихад чинь өөрийн гэсэн эрдэм шинжилгээ судалгаа гэж хэлхээсээ илүү шинжлэх ухаан байхгүй тийм биз дээ. Анализис хийх боломжууд байгаа шүү дээ. Эрүүл мэндээр ихэд чинь эрүүл мэндийн хэрэглээний үнэлгээ бас дээрэс нь health impact assessment буюу HIA гэдэг шиг юмнууд байдаг. Энэний дагуу энэ барилга байгууламж тэрэн дараа нь хүндээ эрүүл мэндэд бусдаа яаж нөлөөлдөг. За дэд бүтцэд ч гэсэн энэ нь яг хангалттай тийм байгаа бах. Жишээлбэл одоо ингээд бид нар дэд бүтцийг эренблэхдээ юугаар эренблэх юм бэ? Cost effectiveness буюу үр ашигын үнэлгээч гэдэг юм уу? Тус бүрдэн байгаа те. Эдгээр За асуултанд хариулъя. Сангийн яам хариулах уу? Хөрөнгө оруулалт саналуудын эренбийг яаж тогтоосон юм? 6 номер Гамбат сангийн яамны төрлийн гишүүний асуултанд хариулъя. Бид хөрөнгө оруулалтын төслүүдийг бол яг ер нь бол бүтэн жил ер нь төлөвлөдөг. За энэ дээр бол ямар байдлаар төлөвлөлт явуулж байгаа гэхээр хуулийн шаардлагууд бол байгаа. Зурагтай төсөвтэй энэ зайлшгүй шаардлагатай гэдэг ийм байдлаар засгийн газар дотор ч гэсэн энэ асуудлыг эренблэх асуудлыг бол ярьдаг. Ямар байдлаар явах уу гэдэг ийм байдлаар байгаа. За тэр КОП-ын 2026 оны 8 сард болох нэг КОП олон улсын хуралтай холбоотой тоног төхөөрөмж 67 тэрбум төгрөг тавигдсан. Энэ хурал бол эх 26 оны 8 сард юм олон улсын хурал болно. Энэ дээр 10,000 гаруй гадаад орны өндөр дээд хэмжээний зоч төлөөлөгч оролцсон энэ хурал байгаа. Энэ хуралтай холбоотой зардлуудыг 2026 оны төсвүүдээр бол нэг шаардлагатай зардлууд гэдэг байдлаар эренбэлт тавьсан. За энэ дээр тоног төхөөрөмжөөр 67 тэрбум төгрөг тавьсан бол энэ бол хурлын тоног төхөөрөмж биш. Энэ бол тэр хуралд оролцогчтой аюулгүй байдлыг хангахтай холбоотой ийм тоног төхөөрөмжүүд бол тавигдсан байгаа. За бид бол хөрөнгө оруулалтыг бол хууль заасан төслүүдийг журам заасны дагуу бол эренблээд энэ шаардлагатай гэдэг байдлаар энэ асуудлыг бол авч явж байна. Нийт бол ирж байгаа саналууд нь бол асар их саналууд ирж байгаа шүү дээ. Тэгээ 14 их найдын санал ирснийг бид бол эренбэлж авч үзээ. Засгийн газар дотроо ярилцаад бол ерөнхий сайдын төвчин сайд нарын дээр ярьж байгаад эднийг эренбэлж бол ингэж авч байгаа. За нөгөө талдаа яг төсвийн хуулийн дээр ямар шаардлагууд хангагдсан хөрөнгө оруулалтын төсөвд тусах вэ гэдэг дээр бол бид бол тэр шаардлагыг хангасан байдлаар л ингэдэг. Захимаар бол төсвийн ерөнхий захирагч нар саналаа ирүүлээд
тэр саналыг нь бол хуулийн шаардлага хангуулах байдлаар бол эренбэлж бол ингэж авсан. За энэ 2026 оны төсөөрөний мэдээ дээр тусгагдсан хөрөнгөний зардлын хязгаарынхаа хүрээнд 3.2 их 80-ыг ус хөрөнгө оруулалтыг нийт үнгээр нь бол ингэж бол авсан байгаа. Аммаа гишүүн тодруулъя. За эренбэлэгтээ тэзүү гол нь байдаг хэсгээр үнэлдэг юм байна гэж ойлголоо тийм үү. Бусад одоо юм тодорхой салбар төс бүр дээр үнэлдэг тийм үнэлгээний аргачлалууд байх ёстой. Тэр аргачлалыг хэрэгэлдэг юм уу, хэрэгэлдэг юм уу? Жишээлбэл нийтийн хөрөнгө оруулалтын менежмент гэж байд юм байна. PIM, Public Investment Management, нийгмийн өгөөжийн үнэлгээ гэж байд юм байна. Зөвхөн санхүүгийн бус одоо нийгмийн өр өгөөжийг бодчихсон тий. За наад захын тэр cost effective analysis гэж бид хэлсэн шүү дээ. Өртөг үр ашигын шинжилгээ. Энийгээ хийдгүү. За тэр байтугай олон шалгуурт шинжилгээ гэж байд юм байна. Multi criteria analysis гэдэг нэртэй. Энийг зөвхөн мөнгөнд өгөөр биш одоо нийгэмд яг зайлшгүй ямар шаардлагатай байгаль гэх мэтчлэн юм үнэлгээнүүд. Тэгээ сая тэр надад бол гомдолтой санагдаад тах юм аа одоо тий энэ одоо шинжлэх ухаанчаар ярьж ихээр яахаар нэгдсэн үндэсний байгууллагын тийм том хурал болох гэж байгаа болох. За дахиад 1 минут өгье хамаа гишүүн. Барилга байшинд нь гэхэд 150 тэрбум. Дээрээс нь тоног төхөөрөмж хэрэгсэлгээ орсон тэр нь аюулгүй байдлыг хангах 67 тэрбум гэд нэмчтiin би. Тэр үндэсний нэг одоо юу байгаа байдлаар нь ер нь тэр хүмүүстэй харуулвал яасан цөмөр шинээр барилга барихгүй шинээр янз янз юм хийхгүйгээр нэгдсэн үндэсний байгууллагч хүн боловсрал эрүүл мэнд нийгмийн нийтийн эрүүл мэнд сайн сайхны төлөө байдаг байгууллага шүү. Тэгээд одоо хэдэн жил хамтарч ажилласан энэ байгууллага нь ямар нөхцөл байдалтай байгааг багаар нь харъя гэлтэй. Ер нь эсвэл үнэхээр аюулгүй байл инээ тэрийг ярих гэдэг бол тэр урд нь баахан мөнгө төгрөг бариад асам юу ичвэл баахан барьсан бидтэй. Тэр мэрэндээ байлгач болдгоо юм уу? Гэх мэтлэн юм асуултууд дуусахгүй байгаад байна. Би энэ листик тус бүрээр нь яам болгон руу явуулаад хариулт нь авъя. Хариулах нь бол тэр үнэлгээнд дээр. Тэр гамаа гишүүний асуудаагаа эренбэлэгтээ тавьдаг шалгуур өдр гэж юм байна уу? Яаж эренблээд ямар шалгуур үзүүлэлтээр эренблээд байна гэдгийг 6 номер микрофон сангийн яам хариулъя. Яг бид эренблэг аргачлалын тэр бүгд байгаа л да. Бид тэрнээс зүгээр одоо юу гэдгийг тэр нь ингээд аваад идэг юм бол байдгүй. Сангийн яам бол энэ төлөвлөлтийг бол маш олон жил хийж байгаа шүү дээ. Эренблээд энэ тал дээр бол олон улсын байгууллагатай хамтарч JICA энтрийн шугамар бид бол энэ жилийн төлөвлөгөө олон дунд хугацааны төслүүдийг эренблэх асуудал төр нэлээд ажилласан. Тэр нь бүрэн захимжуулсан байгаа. Тэгээд энэ дээр бол нэлээд шалгуур үзүүлэлтээр сангийн сайдын тушаалаар батлагдсан аргачлал байдаг. Тэгээд шалгуур үзүүлэлтэд тогтоож өгөө тэрүүн дээрээ бид эренблэх байдлаар ингэдэг. Тэгээд шинжилгээг бол хийдэг. Бид төслүүдээс хамаарат зардал үр дүнгийн дээр үр ашигын энтергээд бүгд тооцоо хийж байгаа. Ялангуяа орон нутаг дээр бол тухайн орон нутгийн хүн амын тоон монторт уялдуулсан ийм байдлаар бол сүүлийн үед бол яг ийм байдлаар бидний хийсэн үр дүнгууд бол нэлээд гарч байгаа л да. Хүн амын тооноос илүү хит давсан усын хөрөнгө оруулалт юм энэ төр баригдгаа болсон гэд тоочод байвал нэлээд олон том асуудлууд байна. Яг гамаа гишүүний хэлээд байгаа юм чинь COP 17 болов тий. Тэрэнд зориулсан барилга байгууламж одоо нийгэм тулгадаад байгаа юмнаас илүү үр дүнтэй гэж үзээд байгаа юм уу? Яаж шалгуур үзүүлэлтээр яагаад энэ дээрээ илүү хөрөнгө оруулалт тавиад дутагтаад байгаа одоо энэ эмч багш нарын цалин байд юм уу юмнуудаа шийдэхгүй ам бэл гэдэг асуулт шүү дээ ингээр 6 номер гүйцэж хариулъя. Ер нь COP энэ хуралтай холбоотой энэ дээр тусгагдсан зардлуудыг бид бол нэг л зарчим барьж байгаа шүү дээ. Хамгийн бага зардлаар бид нэр яаж энэ нэг богино хугацаанд үр ашигтай хийх вэ гэдэг ийм байдлаар бол хандж байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хүртэл нэлээд удаа яригдсан. Бид нар засгийн түвшинд ч яригдсан. Тэгэд одоо хамгийн бага түвшинд хянаал ийм байдлаар одоо зайлшгүй гарах зардлуудыг Монголын талын хүлээсэн зардлууд гэдэг байдлаар эдгээр тусгаад эренблээд ингэж л оруулж ирж байгаа.
бид тэрнээс нэг удаагийн чанартай зөөврийн хувийн хвшлүүдийг оруулж ирээ. Зарим нэг хувийн хвшлийн компаниудын аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр зарим хөрөнгүүдийн түрээслээ тэдний байр савийг ашиглая. Нэг удаагийн шин чанартай яг тэр 100 цаг учраас гадаа айл болох тийм нэг зардал шаардлагагүй энэ төр байдлаар гэдэг байгаль орчны сайдаар ахлуулсан үндэсний хороо ажиллаж байгаа. Энэ дэр бол бүр маш дэлгэрэнгүй ярьж байгаа. Тэд яг хүсэж байгаа зардлаас нь бид За, Эрдэнэ бүрэн гишүүн асуулт асууя.